2-р Тимотеус 3-р бүлэг. Сүүлчийн өдрүүдэд аюултай цаг үеуд ирнэ гэдэг. Үүнийг бас мэдэх тун. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, шунхай, сайрхагчид, бардам, шүтээний доромжлогчид, эцэг ихтэй дуулуургүй, үл талархагч, ариун бус, төрөлхийн илбэрлэгүй, ив ивдэгчид, худал гүтгэгчид, тэсгэлгүй, догшин, сайн байдаг зүйлсийг зүйүцэгчд, урагчд, боддоггүй, омоглон, ихэмсэг, шүтээнийг хайрлагчд байхаас илүүтэй 100 цэнгэлүүдийг хайрлагчд болно. Тэдэнд шүтэнлэг байдлын хэлбэр байх боловч үүний хүч чадлыг үгүйсгэнэ. Ийм хүмүүсээс холт хэрэгэ. Учир нь ийм төрлөөс айдал гэрлүү гитдэг бас гимүүдээр дарагдсан олон янзын хүсэл тачаалаар хөтлөгдөн явсан байнга суралцдаг агаад үнний мэдлэг рүү хизээж очиж чаддаггүй мунхаг эмэгтэйчүүдийг олддог хүмүүс байдаг. Идүгэ Янис, Ямбрис нар машиг эсэргүүцсэн шиг тэд ч бас үүнчлэн үннийг эсэргүүцдэг. Завхарсан гоён бодолтой итгэлийн хувьд ойлгоггүй хүмүүс байдаг. Гэвч тэд цаашаа дахихгүй. Учир нь тэр хоёрынх нь ил болгоцсон шиг тэдний монхоглолч бас бүхэнд ил болно. Харин чи миний сургаалыг, амьдралын хэв маягийг, зорилгыг, итгэлийг, удаан төвчгөөг, хайрлахыг, төвчээрийг, Антиохо, Иконион, Люстрад над руу ирсэн хавчлагуудыг, зовлонгуудыг, би ямар хавчлагуудыг төвчин туусныг бүхэлд нь мэддэг. Харин эзэн намайг эдгээрээс бүгдээс нь аварсан. Тийм ээ. Тэгээд Есүс Христийн дотор шүтээлийг амьдрахыг хүсдэг бүхэн хавчигдах болно. Харин ёрын муу хүмүүс бас уруу татагчид мэхсээр бас мэхлэгцээр улам бүрд ордох болно. Харин чи суралцсан бас баттай итгэсэн тэрхүү зүйлс дотор тэдгэрийг хинээс суралцснаа бас Христ Есүсийн дотор байдаг итгэлээр дамжуулан чамайг аврал руу мэрэгэн ухаантай болгож чаддаг тэрхүү ариун бичрүүдийг чих үгэд байхаасаа л мэддэг байсан гэдгийг мэдэн өргөжлөл. Бүхий л бичвэр шүтээний амьсгалаар өгөгдсөн бөхөд сургаалд, зэмлэлт, залруулалтанд, зөв байдал доторх зааварчилгаанд ачиг тустай байдаг. Энэ нь шүтээний хүн төгс болж бүх сайн үйлс рүү бүрэн зэгцсэн байхын тулд юм а.